нэг онцлог нь яг Монголтой адилхан хөх толботой төрдөг. Монголчууд царайтай хөх толботой төрдөг. Тэгэхээр бидний үг дээдс байсан байх магадлалтай гэж ярьж байгаа боловч үгүй. Эртний Америкийн уугуул үндэстнүүд Төв Азийн Монгол үндэстэн хоёр угсаа гарал нэгтэй шавхан гаргаж байлаа. Ёрмонганда яг ингэ харж илт эндээс сүүлэн далаа руу орох шиг боллоо. Улаан цагаан будгаар бутсан, номсон барьсан, жад барьсан хүмүүс нэг л гайхсан янзтай тэднийг хараад зогсож байлаа. 4000 жилийн иргэншлийг бичижсэн мөн пирамид барьдаг байлаа. Гэхдээ их сонин Америкийн иргэншил дөрвөлжин пирамид барьдаг бол яг нэг өргөрөгт байдаг. Мисирийн иргэншил гурвалжин пирамидтай. Астлан арал дээр сууж байсан. Уугуул суурьшигчд. Энэ бол Толтекууд. Толтек үндэстнүүд. Толтекчууд. Астлан гэдэг арал дээр амьдарч байсан. Астлан гэдэг. Тэгээд эдгээр чинь Ацтек гэж нэр өгсөн байхгүй. Үцилопочитл бурхнаа тахихын тулд хэрэгэлдэг байсан байна. Ихэнх хоцлогдсон хүмүүсийнхаа ихэнх нь.